Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь 2015 онд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлт нийгмийн шаардлагаар үүсгэн байгуулагдаж, өдгөө нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт салбар хороотой 100,000 гаруй идэвхтэй гишүүд дэмжигчтэй мэргэжлийн холбоо юм. Монгол орон даяар баялаг бүтээгч хэмээн үндэсний үйлдвэрлэгчдийг алдаршуулж, төрдөө дуу хоолойгоо хамгийн чангаар, хамгийн хүчтэйгээр хүргээж, өдгөө 10 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 он 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрийн ордонд ангатугаар их хурлаа хийж баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч удирдах зөвлөл баг хурлын гишүүдэд сонгов. Баялаг бүтээгчдийн баг хурал нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт салбар хороодоо байгуулах ажил зохион байгуулагдав. Баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулав. Нийслэлийн 9 дүүрэгт бизнес форум зохион байгууллаа. 2016 он баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр үргэлжлэв. Баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулав. Нийслэлийн 9 дүүрэгт бизнес форум зохион байгууллаа. 2017 он Бизнес аялал бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Турк улсад тус зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийг оролцоолов. Баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр үргэлжлэв. 2017 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблегаас жил бүрийн 6 дугаар сарын 27-ны өдрийг дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөр болгон зарласан. Энэ өдөр нь Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2016 оны 6 дугаар сарын 27 онд ангатугаар их хурлаа хийж байсан тэмдэглэлт өдөртөө давтсан бэлэг тэмбэрэлтэй сайхан үйл болсон. Дэлхийд даяар энэ өдрийг баялаг бүтээгчдэд дэмжиж, эдийн засаг, нийгэм, инновац, ажлын байр бий болгох, ядуурлыг буруулахад үзүүлж буй чухал үүргийг олон нийтэд таниулах зорилготой тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр Монгол улсын жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогын хэрэгжилтийг судалсан сэдвээр бизнесийн ухааны доктор зэргийг амжилттай хамгааллаа. 2018 он Төрх хувийн хвшлийн хаврын хилцүүлэгт баялаг бүтээгчдийг дэмжих хуулийн төслийг өргөн барьлаа. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэг эрхлэгчдийн форум 2018 хариуцлага нэгэх ард түмний жагсаал цуглаан. Баялаг бүтээгчдийг дэмжих зохиц бодлого, экспортын арга замууд, чуулга уулзалт болов. 2019 он жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлэг 2019 Доктортой хөгжлийг хангахад үйлдвэрлэл үйлчлэг эрхлэгчдийн оролцоо хэлэлцүүлгийг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулав. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэг эрхлэгчдийн форум 2019
2020 он 2019 онд жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдаж 2020 онд жижиг дунд үйлдвэрийн газар байгуулагдсанаар Монгол улсад жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг бодлогын түвшинд шин шатан гаргах эрх зүйн үндэс бүрдсэн юм. - 2021 он Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 4-р баг хурал. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээрлэгчдийн форум 2021. Жидүү хөгжүүлэх сангаас хөнгөлөлтөө зээл олгох, сонгон шалгаруулах дэд хорооны бүрэлдэхүүнд оров. Баялаг бүтээгч өглөөний цай уулзалтыг зохион байгуулж, урилгаар улсын хурлын дарга Зан Шатар, улсын хурлын гишүүн Чин Бүрэн, улсын хурлын гишүүн Зогт Гэрэл, Булган Туяа болон Шудар хурцлдөн хэрэглэгчийн төлөө газрын даргасан Бат Эрдэнэ нарыг оролцоолов. 2022 он Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд баялаг бүтээгч санал оруулав. Баялаг бүтээгч бизнес тур аялал. 2022 онд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүн Даваа Баяр Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөхөөр томилогдлоо. 2023 он төрийн айлчлал болон бизнес аялалд баялаг бүтээгчдийн төлөөллийг оролцоолов. Жидүү хэрэглэгч эмэгтэйчүүд ба кластер сургалт. Хүнсний хангамж, аюулгүй байдал ба жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хилцүүлэг. Гайлын байгууллага болон хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийн сан солилцоо уулзалт хилцүүлэг. Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих сургалт хилцүүлэг. 2024 он Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь 2024 оны удирдах зөвлөлийн 4-р хурлаа хийлээ. 2025 он 2022 онд Хэзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн агаар Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүх, дэлхийн өнөт өв, түүх соёлын дурсгалт газар, орхны хүндийд шинэ хар хором хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан. Баялаг бүтээгчид их хаадын цэцэрлэг түрээлэнд Монгол улсын ерөнхийлөгчтэйгээ хамт мод тарьж, хар хором хотыг бүтээн байгуулах ажилд нийт 1500 га талбайд 1 сая гаруй шилмүүст мод, навчид мод, сөөг тарьж ургуулах түүхэн ажилд оролцлоо. - 2022-оос 2025 онуудад Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүх, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын 115 үйлдвэр аж ахуй нэгжтэр өөрийн биеэр ажиллаж, улмаар хүнсний хөвсгөл, цагаан алт үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, энэ салбарт түүхэн шийдвэр гарган одоо хөнгөн үйлдвэрийн салбар кластераар хөгжиж байна. Энэ хугацаанд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүд 100 гаруй удаа хуралдаж, баялаг бүтээгчдийнхээ төлөө шийдвэр гаргасан. Мөн холбооны хурлыг 2 удаа, баг хурлыг 8 удаа тус зохион байгуулжээ. Бид Монгол орноо 2 бүтэн тойрч
21 аймаг 300 гаруй сумдаар тархан үйлдвэрлэл эрхэлж буй 1000 гаруй бизнес эрхлэгч нартай биечлэн уулзаж нийт 54 мянган км зам туулж 1000 гаруй баялаг бүтээгчдийг сурталчлан таниулжээ. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд салбарын хууль журамд баялаг бүтээгчдийн санал оруулж төрийн бодлого шийдвэрт дуу хоолойгоо хүргэж ирсэн. Улмаар улсын хурал, засгийн газар, салбар яам, төрийн байгууллагуудын шийдвэр гаргах төвшний албан тушаалтнуудад санал хөргүүлж, төрх хувийн хэмжээний хооронд гүүр болох ажлаа доктортой хариуцлагатайгаар гүйцэтгэж байна. Өнөөдөр холбооны удирдах зөвлөлийн гишүүд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлтөө зээл олгох, төсөл сонгон шалгаруулах хороо эд хорооны гишүүн, зээлийн батлан даалтын сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, хөдөлмөр халамж гүйцэлгээний ерөнхий газрын үнэлгээний хорооны гишүүн, зөвшөөрлийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна. Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 10 жилийн хугацаанд үндэсний хэмжээнд ажиллаж, жирийн малчтаас үндэсний үйлдвэрлэл хүртэлх бүх түвшинд хүрч ажиллахыг хичээж ирлээ. Олон улсын түвшинд ч байр сууриа бэхжүүллээ. Цаашид бид дараагийн 10 жилийн түүхээ Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний нэршлэр холбоо буюу олон улсын нэршлэр Small and Medium Sized Enterprises буюу SME болж нэрээ өөрчилж чинээлэг дундаж давхархтай Монголын төлөө гэсэн үрээнд ор нэгдэн төр засагтайгаа хамтран түмэн олныхоо сайн сайхны төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө, төрх хувийн хэмжээний түншлэлийг бодит ажил болгон ажиллах түүхэн цагт түүхэн үүрэг гүйцэтгэхээр баялаг бүтээгчид хамт олноороо шийдвэрээ гаргалаа. Уул уурхайн бус салбараа хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулахын төлөө, чинээлэг дундаж давхархтай Монголын төлөө хамтдаа зүтгэцгээе.